Монгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төв шарил үн төлбөрийг зөөвөрлөх нэрийн дор буйны компаниудтай гэрээ хийсэн байдаг гэх мэдээлэл бий. Бурхан болоочийн ар гэрээхэн хувийн байгууллагаас буюу Төмөн буян гэх компаниас ам 7 маягтыг очиж авахд хүргэдэг асуудлуудын ард улсын эмнэлгүүд байдаг гэсэн асуудлаар бид эрүүл мэндийн 7 дугаар төвөөс тодрууллаа. За чиглэлээр шүүх эмнэлэг рүү, за том хүн бол гэрээтэй 3 дугаар эмнэлэг рүү, за хүүхэд бол эхнэлгсэн хүүхдийн эрүүл мэндийн төвийн морг руу зогсдог. Төмөр замын морг руу зогддог. За яг л гэрээгүй. За тэгвэл танах Төмөн буян компанитай ямар гэрээтэй байдаг вэ? Бурхан болоочийг үнгүү тээвэрлэх гэрээ хийгддэг. Үнгүү тээвэрлэх гэрээ бол хийгдэв. За Төмөн буян компанитай бол манайх морггүй учраас шарлаа тээвэрлэх гэрээг бол хийсэн байгаа. За тэгвэл оронд нь Бурхан болоочи АМ7 гэдэг нарийн хуудас байдаг. Энэ хуудсыг та бүхэн Төмөн буян компанид өгж явуулдаг уу? Үгүй. Тэгвэл ягаад 7 дугаар төв дээр Бурхан болсон хүн өглөө нь Төмөн буян компаниас очиж АМ7 тэр нарийн хуудсыг авах хэрэгтэй байдэ. Ягаад тэгэж авсан? Хэд хэдэн өчнөө тохиолдол байна. Ягаад тэгэж авдээ? Иймч хүн та бүхэн тангар өргөсөн хүмүүс шүү дээ. Ягаад нэг буяны компани давуу эрхийг олгох энэ үйлдэлийг хийгээд байгаа юм? За ягаад Бурхан болоочоор бизнес хийгээд байгаа юм? Энийг оронд та нар юу авдээ? Бизнес юм байхгүй. Бүх үйл ажиллагаа тушаал журмынхаа дагуу явж байгаа. За эмнэлгийн нас баралт гарлаа. Манай статистикаас АМ7 маягтаа аваад тэгэл явдаг. Манайх тийшээ очиж гэж ямар ч зөвлөдөг тийм боломж байхгүй. Чи өөрөө тооцоо судалгаа хийчээд яриарай. За тэгвэл Төмөн буян компани үнгүү шарил зөөх гэрээтэй байна. Оронд нь юу авдیں۔ Танахаас? Үнгүү гэдгийг бол би мэдэхгүй байна. Би тэрийг тодруулъя. Дахиад Төмөн ямар гэрээ хийгддэг вэ? Тийм тодруулъя. Тодруулаа буцаад хариулъя. Та одоо харч боломжтой байна. Боломжтой. За одоо тэгвэл харчиж. За тэгээд Ачил Дарвин буян гэдэг компанитай гэрээ байгуулсан юм шүү. За. Тий. За тэгээ гэрээ бол 1 жилээр байгуулагдсан. За. Тэгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхэд яг одоо та бүхний шарилыг үнгүү тээвэрлээд оронд нь энэ Ачил тээвэр буян гэдэг компани юу санал болгоо те? Юу одоо хариуд нь авт? Юу санал болгоогүй. Зөөр үнгүү тээвэрлэл гэсэн зүйл байгаа юм уу? За юу та нарт ингэж харуулах шаардлага байхгүй шүү. За энэ дээр нотлох баримттай зүйлүүд яригадаад энэ танаад бурхан болсон. Тэгээд нотлох баримтаа танаад бурхан болсон хүн танаад бурхан болсон хүний АМ7 маягтыг ягаад Төмөн буян компаниас очиж авах хэрэгтэй байд юм бэ? Энэ бүр надад тохиолдсон зүйл. Өнгөрсөн 7 сард, оны өмнө 7 сард манай ах бурхан болоод танаа төв дээр сэхэнд байж байгаад бурхан болсон. Тэгэхэд бид нэр маргааш өглөө Төмөн буян компаниас АМ7 маягтыг нарийн хуудсыг очиж авч ирсэн. За мэдэхгүй. Тэрийг бол манахаас л өгдөг. За энийг ямар ч байсан би танаа байгууллага төрийн байгууллагуудад нь шалгах хүсэлтэй байгаа шалгуулна ямар ч лсэн тийм. Тэгэхээр төрийн байгууллагуудыг одоо яриад байгаа. Одоо бүх зүйл нь ил болж эхлээд байна. Юу нэг үед би энэ талаар мэдлэггүй мэдээлэлгүй байсан байна. Юу нууц байсан юм? За хоёлаа нэг хөт авцаар ирчихсэн. Нөгөө би ярихгүй. Чи өөрөө тодорхой юм а баримтаа авчирчаад яар заа юу. За байж. Та ингэж амархан явчихна гэж байна. Байна. За би яг 7 дугаар төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Инхбат гэж хүнтэй уулзаа зогсож байна. Тийм зүйл байхгүй гэд одоо үгүйсгсэн зүйлийг л яриад байна л да. Тийм зүйл байхгүй. Тэ. Тэгэхээр одоо Төмөн буян компани 7 дугаар төвтэй ямар хамааралтай болохыг та нэг өөрт нь хэлээд өгдөө. Яг би өөрт нь таны дугаарыг харагдуулахгүйгээр уцаа барьсан байгаа. 7 дугаар төвдөр хүн асуусан тохиолдолд Төмөн буян компаниас үнгүү тээвэрлэж өгдөө гэж тээвэрлэж өгсөн юм байна. Тэгэхээр маргааш өглөө нь бидрийг АМ7 маягтай Төмөн буян компаниас ирж аваарай гэж ер нь болсон гэдэг. Сонсоо өөрөө. Энэ зүйлүүд энэ хүмүүс ингээд нотлоод байхад та энд мэлцэж зогсоод яхаа. Зүгээр би танаас та үнэхээр ард түмэнтэй төрдөө тангар хүргэсэн эмч хүү юм болвол тангарынхаа дагуу ажиллаа